Үндсэндээ 25 компани стратеги ордын лиценз эзэмшдэг. Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас тодорхой хугацаанд өнгөрсөн 8 сараас хойш олон удаа уулзаж ярилцаж хэлэлцээр хийж одоо эхний 4 компанитай тодорхой тохиролцоо хүрч өнөөдөр ингээд бас санамжилт гаргасан бэлэн болоод байна. За бид ажлын хэсэг ажиллахдаа үндсэн хуулийн байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь Монголын арданд ноогддог бах. Дийлэнх үе 50 дээр нэмэх 1% ноогддог бах. Энэ үндсэн хуулийн заалтыг амлиулах. За Монгол улсын ерөнхийлөгчийн баялагтай эзэн Монгол хөтөлбөрийг ус хэрэгжүүлэх. 2007 онд батлагдсан ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалт стратегийн ордуудын 34-өөс 50%-ийг одоос төр эзэмших гэсэн энэ заалтуудыг бас бодит ажил болгох ийм зорилгын хүрээнд хилцэл хийсэн. Энэ сүүлийн 20 жилийн хилцэл бас хийгдэх энэ асуудал олон жил яригдсан. Харамсалтай тодорхой бас үр дүнд хүрч чадахгүй байсан бол өнөөдөр тодорхой ойлголцод хүрсэн. Энэ ойлголцолд хүрэхэд бас энэ сууж байгаа компани удирдлагууд зам бас өнөөдөр хараахан хүрэлцэн ирж байгаа хувь хвшлийнхэнтэйгээ бид харилцсан эрхтэгч ойлголцох ямар нэг байдлаар хүч төрөхгүй энэ бас хүрээнд ажлыг зарчим баримталж ажиллаж өнөөдрөөс юм үр дүн хүрч байгаамаа. Тэгээд юуны өмнө Монгол улсын үндсэн хуулийг хэрэгжүүл зам бас амлиулах байгалийн баялагын үеч ард түмэнд санаачлаг гаргаж нийгмийн хариуцлага хүлээж өртөөгөөс ингэж ойлголцож байгалийн баялагын өгөөжийн дийлэнхийг Монголын ард иргэдээс ногдуулах тал дээрс тодорхой санаачлаг гаргаж ажилласан бас нэг компани удирдлагууд та бүхэндээ Монгол улсын ерөнхий сайд болон бас ажлыг ажилласан нийт төлөвлөгчдийн өмнөөс талархлыг ус илэрхийлье. За ингээд Монгол улсын үндсэн хууль 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан байгалийн баялагын ашигт төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн иргэн бүр эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг баталгаажуулах газрын хэвлэлийн баялагын өргөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэгш шудрах хүртээх чиглэнэ. Стратеги ажил бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялагийг ард түмний мэдэлд байх зарчим нийцүүлэн түүний өргөөжийн дийлэнх ард түмэнд ногдож байх хэрэгцээ үндсийг хуулиар тогтооно гэсэн байдаг. Үүний дагуу үндэсний баялагын сангийн тухай хуулийг баталж байгалийн баялагын өгөөжөөс өнөөдөр Монголын ард түмэн хоримтлын замдаа эрүүл мэнд боловсрол орон сууцндаа зарцуулах эрх боломж нээгдсэн байгаа. Харамсалтай нь бас харьцангуй бага мөнгөд төвлөрч байгаа. Зааш үүсмэл ордод болон стратеги
Монголын ард түмнээс өгөөж бүрдэх Жаргал хувийнуудаас Монголын ард засгийн газар үндэсний баялагын сангаар дамжиж ноогдох энэ ажлуудаас зорох гэж байна. Тэгээд зурж мууж ажил компанид зурж байна. За өсгцоос компани төлөөлөл одоо туузын дараагч таныг зорж байна. Одоо дараад нас Монгол Улсын ерөнхий сайд бас зурж баталгаажуулна. За мөн одоо хангад экспloration компани. Болсон байгаа гэдэг. Ингээд байгалийн баялаг ард түмний бэлд байх хөтөлбөрийн зарчимд нийцүүлж түүний өрөөгөөж хүртээмжтэй байх бодлогыг хэрэгжүүлэх чиглэсэн засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд өнөр оруулж мандаатлууд ажиллагаа хамтран ажилласан зурж хангад эксплорэшн өсөх зоос ачид ихт компаниудын удирдлага хамт олон бас талархал илэрхийлье. Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2 стратеги ажил хөдөлгөөний ачит малтмуулын ордыг ашиглахдаа байгалийн баялагын өргөжийг байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх. За түүний өргөжийг дийлэх нь ард иргэдэд хүртээмжтэй байх гэсэн байгууллагыг үндэсийг хуулиар тогтооно гэж хуульчилсан 12 санд хуулийг зурч 2024 онд бас бүрдээд улсыг хурдлаад за энэс хойш бол суулийн суур зарчмыг бодит ажил хэрэг болох эхлэлийг энэ хүчин чармаалт гаргасан ажил маань эхнийхээ үр дүн өгч байгаа. Одоо гол зорилт бол бас байгалийн нөөц байдлаа улс орны иргэдийн хэрэгшигт нийцүүлж хүртээмжтэй бодит үр дүнтэй орон нутгад иргэдэж хүртээмжтэй өгч байгаа хамгийн гол нь таархан бол бас хуулийн албадлагаар биш нийгмийн хариуцлагыг санаачлах гаргаж энэ үндэсний хуулийн зарчим бодлогыг засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх замаатгатай ажил онлайн төлөвлөсөн явуулалт талархаж байна. Манай ажлын хэсэг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ерөнхий сайдын 72 дугаар захирамжаар байгуулагдсанаас хойш 5 сарын хугацаанд 10 удаагийн яриа хэлцээ хийж техникийн зөвлөгөөнүүдийг хийж асуудлуудыг олон талаас нь наривчлан хилцэж тооцооллуудыг хийж бас энэ үндэсний баялагын санг эргэлтэнд оруулж үр ашигтай ажиллуулж байгаа тооцоолол за орд ашиглалт за олон улсын зах зээлийн нөхцөл байдал үнийн хэлбэлзэл бүгдийг тогтож одоо үндсэн суур зарчмаа бол өнөөдөр тохирч санамжиж байгуулж байна. Тийм учраас энэ 10 удаагийн хилцээ техникийн уулзалтуудыг үндэслээд манай Energy Resource хангад exploration эксекцоос
За чидэгт компаниудад хилцээний хамгийн гол суур зарчмуудаа харилцан тохиролцож тодорхой үр дүнд хүрснээ харилцан ойлголцсноо илэрхийлж өнөөдрийн бичиг баримтыг байгуулж байна. За энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтмуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан одоо хуулийн этгээдийн 34-өөс доош хувийг төр хүн төлбөргүй эзэмшнэ. За үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 заасны дагуу стратегийн ордгоц өгөөжийн 51-ээс дээш хувийн буюу дэлгэх нь ард иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Тэгтээ 60% гэдэг маань бас үнийн хэлбэлзээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлсан яриа хэлцээрээр тооцох ёстой. Ингээд цаашаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл энийг тусгай амнуудаар орлуулах олон улсын зах зээлийн түүхийдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хилцүүлж улсын их хурл дүрмэдүүд шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хилцээний үед хувийн хөгжлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож үйл ажиллагаанд нь бас арилва дарамт шахалт үзүүлэхгүй байх. За энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хөгжлөө одоо дарамтлахгүй байх. Тэгтээ төр хувийн хөгжлийн түншлэлийг харилцан үржигтэй хөгжүүлэх зарчмыг өрнөж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ингээд төрөөс хайгуул хийж нөөцийн тогтоосон ордуудын өргөөжийг төр авч ард түмэд хүртээх нь бас үндсэн хуулийн суурь зарчим. Ингээд энэ хэлцээний гол зорилго бол энэ үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх явдал мэдээж эндээ санаачлагтай ажиллаж байгаа харилцан ойлголцол бас төр хувийн хөгжлийн түншил хамгийн гол нийгмийн хариуцлагын хүрээнд энийг бас санаачилж хийж байгаа нь сайшаалтай. Хуулийн асуудал ярих юм бол энэ шүүхийн эцэст төсвөлгөө маргаан руу хөтлөх ийм сэдв. Энэ бол гэхдээ энэ манай компани санаачлах гаргаж, манлайл үзүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд бас ийм бодиттой манлайл үзүүлж байгаа бол бас сайн жишг тогтоож байна гэж үзэж байна. Ингээд энэний бодит үр дүнг бас мэдрүүлэх нь чухал. Ийм учраас засгийн газраас үндэсний баялагын сангийн Монголиад бүртгэл тооцоог ил тод болгож стратегийн орд газар ашигт малтмуулын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Тэрний хэдэн хувь нэрээдүйн санд, хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд хэдийг төлж байгаа тэр нь юун зарцуулж ийн гэдгийг ил тод болгосон Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр одоо програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Манай инновацийн харилцаа албаны яамны чиглэлээр ажиллаж байгаа. Ингээ иргэд маань яг дансандаа хөндлөгдсөн мөнгийг бодиттой мэдэрдэг болгоно. Одоо ирээдүйн сангийн тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хуулиар 2030 оноос зарцуулж эхлэх ёстой гэсэн юм ерөнхий төсөөлөлтөй 2030 оноос эрүүл мэнд боловсрол орон сууцчлалд зарцуулж болохоор юм зохицуултаа. Гэхдээ энэ мөнгө бол бодиттой хадгалагдаж хоригдлогддог, баялаг болдог, нэргэлтэнд ордог ийм эдийн засгийн үндсийг бас бид бодлогоор энэ журмуудаар хэрэгжүүлж эхэлж байна. Тэгээд цаашдаа бас бид үндэсний баялагын сангийн хуульд бас өөрчлөлт оруулах, дэлгүүр өгөөжтэй болох. За энэ хэмжээгээр бас хариуцлагатай болгохыг дэмжиж орон нутгад яаж хөгжүүлэх вэ? Яаж энэ харилцан үр ашигтай гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнес идэвхжлийг бий болгосон юм харилцааг бий болгоход энэ хандлага маань бас зөв практик туршлага болно гэдэгт итгэж байна. Ингээд хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.